Сайн байцгаана уу? Дуучин Автоматрын цэцэг хичээн дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дуунд 9 аккорд ашиглаж байгаа. Зарим нь бол ганцхан газар орж ирээд ингээд өөрөөр бол ашиглахгүй учраас яг 9 гэдэг тооноос нь бас сүрдэж айх шаардлага байхгүй. За эхнээс нь үзүүлье. Фа мажор, ре минор, соль минор. За тэгээд до сефт. За тэгэнгუта нэг хуруу солиод до минорын сефтийг бас нэг газар ашиглана. За тэгээд до мажоро бас ашиглана. Гэхдээ энэтэй ашиглаад барьсан ч болно. За дараагийнх нь си бемоль, за ля диз гэж хэлсэн ч болно. Нэг аккорд байгаа. За тэгээд ля минор. За тэгээд сүүлийнх нь ре сефт. За энэ дуу маань өөрө 4/3 хэмжээтэй вальс хэмнэлтэй дуу учраас 4/3 хэмжээтэй цохилтуудыг ашиглаж болно. За хамгийн сонгодог жишээ бол доошо, доошо, доошо энэ цохилт байгаа. 1 и 2 и 3 и 1 и 2 и 3 и. За тэгээд дандаа энийг ашиглаад ахаар уйтгартай учраас бас 1 и 2 и 3 и энэ цохилттой хослуулж болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл 1 и 2 и 3 и энийг явчаад араас нь 1 и 2 и 3 и энийг явна. Тэгээ энийг нийлүүлээд нэг цохилт гэдээ ойлгочоор гэх юм бол 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 ийм цохилттой боллоо гэсэн үг. За тэгээд нэг мөрөнд саяныхаа энэ цуварсан хоёр цохилтыг нэг цохилт гэж авч үзээд дөрвөн бүтэн цохилт хийн. Тэгэхээр 2 аккорд байх юм бол нэг аккорд дээр 2 бүтэн цохилт хийгээд 4 аккорд байх юм бол нэг бүтэн цохилт хийж явна гэсэн. За эхний бадгаа энэ цохилтоороо явж үзье. Цэнгэлийн гэдэг үгээ хэлснийхаа дараа цохилт маань эхлэе шүү. Тэгэхээр эхлээд зүгээр аккордоо дуургаад хоолойныхоо өнгийг авчаад тэгээд дарсанд гэдэг үгэн дээрээс цохилтоо эхэлнэ. Цэнгэлийн дарсан чухал явахад мөрүүдийн дөрөвдүгээр мөрийн хамгийн сүүлийн аккорд нь до мажор биш, до минорын сефт болоод энд барина. Тэгтээ баярлаа. Бүтэн ингэж явахгүйгээр зүгээр уртлын 3 цохилтоо хийгээд буцаад фага бариад дахиад 3 цохилт хийн. За энэ цохилтоо хувааж байгаа учраас энэ хоёрыгоо 1 гэж тооцоорой. Тэгтээ бичиглэлийн хувьд болохоор яг дахилтын нөгөө цэцэг гэдэг үг маань фа дээр хийлэгдэж байгаа учраас фагийн тийшээ аваачаад урталт нь бичсэн байгаа шүү. Тэгэхээр дахилтын маань эхний мөрөнд 5 аккорд харагдаад байгаа боловч өмнөх бадгийн төгсгөлийн фа мажор тэнд явж байгаа гэсэн үг. Тэгээ сүүлийн 4 аккорд дээр бүтний нэг цохилт хийж явах хэрэгтэй шүү. За төгсгөлийн мөрөө яваад дахилт руугаа орцгоё. Энгэр хаминик гэсэн тэгээд 1 2 3 1 2 энэ дээрээ цэцэг гэдэг үгээ хэлнэ. Цэцэг ичээ хөрхөн чамайгаа цэцэг дотроо чаргаж явида. Яг адилхан түрүүнийх шиг 1 2 3 1 2 3 энэ дээрээ хэллээ цэцэг гэдэг үгээ хэлнэ. Цэцэг ичээ За нэг иймэрхүү болох нь байна. За саяны цохилтоо баг зэрэг бас өөрчлөөд явж болно. Эхний доошо 1 и 2 и 3 и гэж цогтойхоо оронд 1 и 2 и 3 и энийг ашиглаж болно. 1 и 2 и 3 и. Тэгэх юм бол арыгаа цохилттой нийлүүлэхээр 1 и 2 и 3 и 1 и 2 и 3 и ийм цохилт үүсгэх нь байна.
За тэгэхээр энэ цохилт арай жоохон юм нюанстай гоё сонсогдно. За 2 3 дугаар бадгийнх нь яг би дуулах юуг нь сайн мэдэхгүй байгаа учраас зүгээр 1-р бадаг дээр дахиад хідүүлээ саяныхаа цохилтоо туршия. Цэнгэлийн дарсан улчуухай явахад цэнгийн үдэлтэй асхан болсон сэтгэлийн орон иймэрхүү болох нь байна. Тэгээд таталтаар бас тоглож болно. Тэгэх юм бол P I M тэгээд A M I 1-ийн 2-ийн 3-ийн 1-ийн 2-ийн 3-ийн энэ таталтыг нийлүүлээд хийчих болно. Мэдээж яг адилхан 4-ийн цэнгэлийн дарсанд хөлчөөхөн явахад цэнгийн үдэлтэй асхан оцсон сэтгэлийн орон завламхурхаар ирэхэд буусан за энэ дээр бол шууд таталт гэхгүйгээр нэг арпеж хийгээд ингэчиж болон зүгээр доошоо цогтгооч хийсэн болно. Цэцэг чим хөрхөн чамайгаа цэжин дотроо жаргаж явидаа цэцэг чим хөрхөн чамайгаа цэжин дотроо жаргаж явидаа. За нэг гимэрхүү дуу болох нь байна. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Асууж тодруулах зүйл ах юм бол сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартваа. Баярлалаа. Баяртай.